Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуулд өнөөдөр төр захиргааны хан гард ордонд дүүргийн засаг дарга болон төсвийн шууд захирагч нартай гэрээ байгуулж гарын үсгийг зурлаа. Нийслэлийн удирдлага болон холбогдох газрын дарга нар дүүргийн засаг дарга нартай хийсэн үр дүнгийн гэрээг хагас жил болон бүтэн жилээр нь дүгнэх юм байна. За биелэлтийг хангаж ажиллаагүй дүүрэг байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох заалт уг гэрээнд тусгасан байна. Гэрээ байгуулах ажиллагааны эхэнд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуулд дүүрэг байгууллагын удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинжилгээний жил болгосонтой холбогдуулан бүх төвшөнд сахилга бат хариуцлагын чанд мөрдөх төрийн чиг үргийг иргэдэд нээлттэй шуурхаа хүрэхэд анхаарал ажиллах нь зүйтэй. За гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж биелэлтийг тухай бүр нийслэлийн тамгын газарт танилцуулах хэрэгтэй. 2017 онд дэвшүүлсэн зорилт төлөвлөгөөнд тусгах ажлуудыг оны эхний хагаст 80% нь хэрэгжүүлсэн байхаар гэрээний хавсралт болох байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байгаа. Төлөвлөгөөний хэрэгжилт хугацаанд нь биелүүлэх талаар онцгой анхаарах шаардлагатай гэдгийг хэлсэн юм а. 2017 онд нийслэлийн төсөвт 536 тэрбум төгрөгийн төсөв орлого төвлөрч 295.8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж хот шуудангийн төсвөөс 174.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэн 89.4 тэрбум төгрөгийг Монгол улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. За нийгмийн халамжийн сангийн зардалд 101 тэрбум төгрөг, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 75.2 тэрбум төгрөг, нийслэлийн концессийн гэрээгээр 35.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлтөөс 7 тэрбум төгрөг төлөхөөр төлөвлөснөөс энэ онд шинээр хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд төсөв санхүүгийн хувьд хөрөнгө дутмаг хэдиж хэд хэдэн томоохон ажил хийхээр төлөвлөд байгаа юм байна. За харин үр дүнгийн гэрээ байгуулсан нийслэлийн засаг дарга нарын орлогч болон дүүргүүдийн засаг дарга нарын яриаг одоо хүргэж байна. 2017 онд нийслэлийн төсөвт 536 тэрбум төгрөгийн төсвийн орлого төвлөрч 295.8 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлж хотын шуудын төсвөөс 174.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэн 89.4 тэрбум төгрөгийг Монгол улсын төсөвт төвлөрүүлнэ. Нийслэлийн засаг даргатай нийслэлийн засаг даргын орлогч нар одоо 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулагдлаа. Энэ үр дүнгийн гэрээнд бол нийслэлийн засаг даргын орлогчийн бүтэн жилийн хугацаанд хийх үйл ажиллагааны одоо хавсралтыг бол давхар бас баталж байгаа. Тэгээ энэ дээр бол өөрсдийн одоо харьяа байгууллагуудын мөн агентлагын дарга нартай бас гэрээ байгуулж байна. Дүүргийн засаг дарга нартай бас үр дүнгийн гэрээ байгуулж байна. Тэгээ энэ бол жилийн хүрээнд бол энэ үйл ажиллагааг дүгнээд тэгээ хагас бүтэн жилээр бол дүгнэж ажиллана. Мэдээж одоо хэрэгжүүлээгүй юм уу ийм тохиолдолд бол одоо бас энэ үр дүнгийн гэрээг бол бас туслах юм эрхтэй юм байж байгаа. Тэгээ бид бол одоо сая энэ хугацаанд бол өөрсдийн одоо харьяа байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөгөөг бол наривчлан боловсруулж төсөв төлөвлөгөөгөө бол одоо бас тодорхой байгууллагуудаараа оруулж хянуулад ингээд засаг даргатай бол үр дүнгийн гэрээгээр сая батллаа. 17 онд хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг ажил үүргийг бол одоо бас ингэж хэрэгжүүлэх нэг хөс нь одоо ингэ бүрдлээ. Энэ хүрээнд бол гэрээний хаан дагуу бас тодорхой чиг үүргүүдийг дүүрэгтэй хэрэгжүүлэх. Тэгээд энэ гэрээ бас цаашдаа салбарлаад төсвийн захирагчтайгаа одоо байгуулж ингэж хөрсөн дээр бууж ажиллана. За нийслэлийн засаг дарга хэлсэн үгнийхээ төгсгөлд төсвийн шууд захирагч бүр гэрээнд тусгасан төсөв хөрөнгийн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулж гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа. 2017 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан салбарын ажлыг цаг хугацаанд нь хариуцлагатай чанарын өндөр түвшинд үр дүнтэй зохион байгуулахыг хүсэх хэмээн хэлсэн юм а.